Nokia. Smartphone. Nokia. With the kind of impressive numbers that we saw. They notched their biggest weekly gain since March. Up almost 7%. We should also say this is the biggest points gain ever. Well, Nokia is counting on more than gadgets and gizmos to revive its fortunes. The world's biggest mobile phone maker announced a tie-up with Microsoft last week as it seeks to win back customers. Бид та бүхэнд байгууллагын өөрчлөлтийн кейс судалгааны цувралын энэ удаагийн дугаараар Nokia компани хөгжил ба уналтын талаар танилцуулъя. 1838 онд төрсөн Финланд улсын иргэн Фредерик Идэмсн нь уул уурхайн инженер байсан бөгөөд 1865 онд үйлдвэрийн газрын зөвшөөрөл авсны дагуу 1866 онд анхны цаасны үйлдвэрээ аж үйлдвэрийн Тампере хотод байгуулсан байна. Тэрээр 1871 онд Финланд улсын либерал намыг үүсгэн байгуулагч профессор Лео Мичелинтэй хамтарч цаасны үйлдвэрийнхээ 2 дахь салбарыг байгуулсан хотынхоо нэрээр Nokia компаниг нэрлэж үүсгэн байгуулжээ. Nokia компани ирээдүйн хөгжлийнхөө үйл явцад хаймар, кабель, радио, телевизэр, компьютер, гутал, цэргийн тоног дөхөөрөмж, химийн бодис гэх мэтчлэн олон төрөлцсөн бизнесийг эрхэлж байсан юм. Хүйдэн дайны үед төвийг сахигч Финланд улсын засгийн газар нь 2 хүчрхэг гүрний зөрчилдөөнөөс гарч болзошгүй аюулд бэлэн байх үүднээс харилцаа холбооны салбарыг шинжлэх ажлыг эхлүүлсэн байна. Засгийн газрын энэхүү гэрээ кабель, радио технологийн салбарт бизнес эрхэлж байсан туршлагын дагуу Nokia компани авч улс орон даяар радио технологийн сүлжээ байгуулсан байна. Nokia шин технологийн салбарт анхдагч байсан бөгөөд борлуулалтын төлөвлөгөөгөө 3000% давуулан биелүүлснийхээ дараа уг зах зээл хэр том болохыг ухаарсан байна. 1987 онд Mobira Citymen загварын утас худалдаанд гарч зөвлөлт холбоотуулсан дараа Горбачов олон нийтийн өмнө уг утсыг хэрэглэж байгаагаар гарсан нь Nokia-г дэлхийн хэмжээнд танигдахуйц брэнд болоход ихээхэн нөлөө үзүүлсэн гэж хэлж болно. Привет. Это все серьезно и масштабно или так? 1990 он бол Nokia компани шийдвэрлэх үе байсан юм. Зөвлөлт холбоот улс задарсны үр дүнд Европод тэр тусмаа Финланд улсад урд өмнө болж байгаагүй эдийн засгийн хямрал нөөрлсөн юм. Энэхүү хүнд цаг үед гүйцэтгэх захирал Симон Урлето гадаад хүчин зүйлийн эсрэг стратегийн өөрчлөлт төлөвлөлт хэрэгжүүлж эхэлжээ. Симон Урлето 11 группээс бүрдэж буй нүсэр том болсон Nokia корпорацийг задлж шаардлагагүй гэсэн охин компаниудыг хасаж зарснаар өөрчлөлтийг эрчимтэй биелүүлсэн байна. Харамсалтай нь коммуникац мэдээлэл дутмаг өгсөний улмаас хөрөнгө оруулагчид уг үйл явцыг Nokia корпорац санхүүгийн асуудал оржоо хэмээн андуурч улмаар Nokia-гийн хувьцааны үн эрс унахад хүргэсэн байна. 1992 онд хуучин City банкны банкир байсан Nokia корпорацийн өрн холбооны салбарын дарга Jorma Ollila гүйцэтгэх захирлын үүргийг хүлээн авч Nokia-г өрн утасны салбарт төвлөрсөн компани болгон өөрчилсөн байна. Энэ шийдвэрийн улмаар Nokia 1990 оны дунд сүүл үед дэлхийн хамгийн том өрн утасны компани болон хөгжсөн юм. 1992 онд дэлхийн анхны GSM системтэй утас болох Nokia 10.1 загвараа зах зээл гаргаж 1998 онд өрсөлдөгч Motorola-г борлуулалтаараа төрүүлж дэлхийн номер 1 гар утасны үйлдвэрлэгч болж 100 сая дахь утсаа үйлдвэрлэсэн байна. Тухайн үед Nokia жилийн 20 тэрбум долларын борлуулалт хийж 2.6 тэрбум долларын ашигтай ажиллаж байжээ. 2000 он гэхэд дэлхийн 140 гаруй улс оронд үйл ажиллагаа явуулж 55 мянган ажилчидтай үүрэн холбооны дэлхийн зах зээлийн 30% дангаараа эзэмшиж 1996-аас 2001 оны хооронд худалдааны эргэцийг 5 дахин ихсгсэн асар том корпорац болон хөгжсөн байна. Түүний хамгийн том өрсөлдөгч болох Motorola Nokia-гийн зах зээлийн хувьас 2 дахин бага хувь эзэлж байв. 2000 оны ихэнх дунд үед Nokia компани анхны камертай утас, ухаалаг утасны үйлдвэрлэлийн систем болох Symbian гэх мэт шинэ технологиудыг зах зээлд нэвтрүүлж өрсөлдөгчөөсөө хол тасарсан байлаа. 2007 онд Nokia зах зээлийн 38.8%-ийг эзэлж, түүхэнд хамгийн өндөр 51 тэрбум еврогийн борлуулалт хийсэн юм. Гэвч 2012 оноос 2013 он гэхэд Nokia үүрэн холбооны зах зээлээс бүр мөсөн арчигдсан байна.
Яагаад энэ том компани ийм бага хугацаанд алга болсон бэ? Тэднийг зах зээлээ тэргүүлж явах эд үе болох 2007 онд дөнгөж анхныхан гар утсыг гаргаж байсан Apple компани буцагсан юм. Apple компани өрсөлдөх давуу тал нь түүний iOS үйлдвэрлэлийн систем байсан ба үүн дээр ажиллах жижиг програмуудыг баяжуулах шийдлийг нээлттэй болгож өгснөөр App Store-ын сан асар хурдтай хөгжсөн юм. Үүн дээр Apple-ийн гүйцэтгэх захирал Steve Jobs амжилттай маркетинг хийж чадсан юм. Харамсалтай Nokia өрсөлдөгчийн давуу талыг үлэшиж цаг хугацаа алдсан тэдний хамгийн том алдаа байжээ. Нэрэгсний дараа орилон гихчээр Nokia алдаагаа хожим ойлгож залруулах янз бүрийн арга хэмжээ авсан байна. Тэд өөрсдийн хуучин Symbian үйлдвэрлэлийн системийг шинчлэх, түүнтэй зэрэг цоошин үйлдвэрлэлийн систем болох Mega хөгжүүлэх баг гарган асар их хэмжээний мөнгө зарган шаргуу өөрчлөлт рүү орсон боловч энэ нь компани дотоод хамтын ажиллагааг устгаж, эрх мэдлийн төлөө тэмцсэн хагарал үүсгэд хүргэж эхлүүлсэн аль ч шийдэл нь амжилтанд хүрээгүй байна. 2010 онд Microsoft-ийн Office-ыг хариуцсан захирал Stephen Elop Nokia-гийн гүйцэтгэх захирлаар томилогдоход дэлхийн нийт гар утасны судалгаа хөгжүүлэлтэд зарцуулж буй зардлын 3/1-ийг Nokia гаргаж байна. Аргаа барсан Nokia үйлдвэрлэлийн системээ Android руу шилжүүлэх шийдэлд хүртэл хүрсэн нь Nokia-гийн ухаалаг утасны салбарын даргын хэлснээр өвлийн хүйтэнд өмдөндөө шээж дулаацахтай адил буюу энэ нь төр зуурын шийдэл боловч цаашдаа улам хор уршигтай хэмээн ярьж байсан нь Nokia-гийн дотоод хагарлыг харуулж байна. Nokia компани гадаад хүчин зүйлээ үл ойшоож, дотоод хүчин зүйлээ муу удирдах, манлайллын доголдолтой ажилласны үр дүнд 2014 он гэхэд бүрмөсөн түүхийн хуудсанд орсон байна. Хуучин Microsoft-ийн салбар хариуцсан дарга Stephen Elop Nokia-гийн гүйцэтгэх захирлын үүрэг авахад Nokia зах зээлийн 28% эзэлж, хувь нь буурч байсан боловч тэргүүн байранд хэвээр байсан. 2013 он гэхэд Nokia зах зээлийн 3% хүртэл унсан ба Nokia-гийн өөрийн холбооны салбарыг Microsoft-д зарж, энэхүү гэрээнээс олон сая долларын урамшуул авсан нь ашиг сонирхлын зөрчилтэй байсан хэмээн хүмүүст шүүмжлэгдсэн байна. We're very excited to bring the best mobile device efforts of Microsoft and Nokia together. Эдгээрээс үүсгэд Nokia компани дараах алдаануудыг гаргасан байна. Өрсөлдөгчөн үл ойшоосон, зах зээлийн хэрэгцээ гар утасны төхөөрөмжнөөс гар утасны үйлдвэрлэлийн систем рүү шилжиж буй өөрчлөлтийг харж чадаагүй. Он жилийн хугацаанд өргөжин томорсон байгууллагын босоо менежментийн тогтолцоо нь хүнд сурталт автаж, шин санаа нэвтрэхэд маш төвөгтэй, шат дараалал ихтэй удаан болсон нь өөрчлөлтийг эсэргүүцэх маш том хүчин зүйл байв. Өнөөдрийн case study цувралаар Nokia компани хэрхэн уналтанд орсон талаар та бүхэнд бэлтгэн хүргэлээ. Дараагийн case study цувралаар эргэн уулзцгаая.